Яагаад баян хүмүүс олон баяжаад зарим тамирчид байнга ялсаар байдаг вэ? Энэ бол зүгээр нэг аз биш. Үүнийг биологийн шинжлэх ухаанд ядагчийн нөлөө гэж нэрлэдэг. Эрдэмтэд үүнийг анх амьтад дээр ажигласан. Холгон дээр хийсэн туршилтаар тухайн холгон тулаанд ялахад түүний тестостероны төвшин огцон нэмэгдэж, энэ нь дараагийн удаа ялах магадлалыг нь улам өндөр болгодог. Хүмүүс ч мөн адилхан зарчмаар ажилладаг. Бизнесийн амжилт, спортын ялалт, эсвэл эсрэг үүснээ өөртөө татах нь моментум буюу хурдцлахуурыг үүсгэдэг. Та илүү өөртөө итгэлтэй болж төвлөрөл нэмэгдэж, таны зүг рүү олон боломж ирж эхэлдэг. Гэхдээ энэ нь хоёр талтай. Дахин ядагдах нь дархийг бүтэлтгүүлэлт дахин програмчилдаг. Тийм ч учраас зарим хүмүүс доош орууддаг бол бусад нь дээшээ өгсдөг. Сайн мэдээ гэвэл та ялагчийн нөлөөг удирдах боломжтой. Үүнийг хэрхэн хийх вэ? Өдөр бүр бяцхан ялалтуудыг хуримтлуул, орой бүр ердөө 3 жижиг ялалтаа би тэмдэглэн ичгэд хангалттай. Зөвхөн үр дүнг бус хичээл зүтгэлээ урамшуул. Ингэснээр таны тарих төгс төгөлдөр байдлыг биш, ахиц дэвшлийг хардаг болно. Хамгийн чухал нь өөртөө өгсөн амлалтуудаа биелүүл. Та ингэж хийх болгонд өөртөө итгэх итгэл нэмэгцээр байдаг. Хурдцлахур бол ид шид биш, энэ нь зохион байгуулалттай системтэй зүйл юм.